дэлхийн нийтийн чиг хандлага бол чадамжид суурилсан богино хугацааны эрчимцэн сургалтууд руу шилжиж эхэлж байна. Шинжлэх ухааныхаа салбарт бол ганцхан километр атуу учиртай зам тавих тэмцэх хэмжээний тийм хөрөнгө оруулалт одоо жишээлбэл улсын төсөвт одоо жишээлбэл суудах жишээ. Багш заавал заахгүй өөрөөр хэлбэл AI чинь яаж нөхөр хүний нөөцийг тийм ээ орлуулж болж байна, автоматжуулж болж байна, нэгтгэж болж байна тийм ээ. Эсвэл аутсорсинг хийж болж байна. Сая энэ бие ундраг компани хэрэглэгчдийн өдрөлөг манай сургууль дээр зохион байгуулагдсан. Яг тэр үеэр бид нар бас хэрэгцээний судалгаа авсан байгаа хүмүүсээсээ. За эрхэм үзэгч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр судлаачид ярьж байна Цуврал подкаст ярилцлагын энэ удаагийн дугаарт Хөдөө аж ахуйн сургуулийн Дархан уул аймаг дахь салбар сургуулийн захирал доктор Минд Амгалан багш оролцож байна. Сайн байна уу та? Сайхан аварж байна уу? Сайн байна уу? Сайхан аварж байна. Сайхан аварж байна. Үүний өмнө бас бидний урилгыг хүлээн авч ирсэн. Танд баярлалаа. За. Тэгэхээр энэ удаа өнөөдөр та бүхэн энэ Монголын хөдөө аж ахуйн салбарын инновацийн тогтолцоо хүний нөөц гэсэн сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр ер нь одоо манай улсын тухайд өнөөдөр чинь ганц хөдөө аж ахуй салбар гэдэг бүхэл одоо салбарт энэ хүний нөөц гэдэг бол үнэхээр тулгамдчлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар өнөөдөр хүний нөөцийн тогтолцоо бол одоо ялангуяа бүр онцлоод ирвэл агрономч, механикжуулагч гэл одоо энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг одоо хөдөлгөж байдаг гол мэргэжилтнүүд бол ер нь ингээд хамс болчлоо. Тэгэхээр яг өнөөдрийн тухайд бас энэ хүний нөөцийн асуудал тогтолцоо ер нь зүгээр ямар байр байдалтай байгаа. Тийм ээ та бас судлаач хүний хувьд ер нь ямар бодолтой явж байна. Эндээс яриага эхлэе да хоёул. За хүний нөөцийн тогтолцоо, салбарын хүний нөөцийг бэлтгэх тухайн асуудлыг ингээд ярихаар яг энэ хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа ерөөсөө л нэг цорын ганц сургууль байгаа шүү дээ хөдөө аж ахуйн сургууль. За салбар орон нутагт байдаг салбар сургууль нь одоо Дарханд манай сургууль байна. Баян онгорт нэг салбар сургууль байгаа. За тэгээд ерөнхийдөө бол хөдөө аж ахуйн сургууль одоо энэ олон жилийн хугацаанд бол энэ салбарын хүний нөөцийг бэлтгэх асуудалд бол одоо яг тэргүүлэх байр суурьтай явж ирсэн байна. Ерөнхийдөө одоо энэ уур амьсгалын өөрчлөлт, за тэгээд маш хурдтай хөгжиж байгаа нийгмийн хөгжил, одоо энэ захим шилжилт тийм ээ. Энэ одоо үе хоорондын ялгаа, одоо зета альфа үеийнхэн гарч ирж байна. Энтэй холбоотойгоор мэргэжилтэн бэлтгэж байгаа одоо ихтэй сургуулиудын одоо үйл ажиллагаа бол үнэхээр одоо бүр энийг дагаад бол эрс өөрчлөгдөх ийм хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа. Яг ийм хуучин тогтолцоогоор одоо хуучин одоо бодлого стратегиэр энэ салбарын мэргэжилтнийг бэлтгэх тухай асуудал бол яригдана гэдэг бол одоо боломжгүй болчиход байна. Тэгэхээр энийг дагаад бол ерөнхийдөө бол боловсролын парадигм тэр чигтээ ганцхан хөдөө аж ахуйн салбар биш. Ерөөсөө бүх салбарын тийм ээ салбарт бол хүний нөөц бэлтгэх тухай асуудал тэр тусмаа боловсролын парадигм бол тэр чигээрээ бол өөрчлөгдөж байна. За тухайлбал одоо хуучин бол одоо юуг заах вэ гэдэг дээр бол яг ингээд сэдвт тулгуурласан тийм ээ одоо юуг заах вэ гэдэг асуудал одоо үндсэн гол асуудал байдаг байсан бол одоо оюутан суралцагч ямар чадамжтай байх вэ? Тийм гэдэг тухайн асуудал. Өөрөөр хэлбэл сэдвт суурилсан биш, чадамжид суурилсан сургалтын одоо юуг заах вэ гэдэг асуудал тийм ээ. За энийг тэгээд хэрхэн яаж явуулах вэ гэх тэгэхээр хуучин бол одоо лекц, семинар тийм ээ ингээд одоо их сургуулийн орчинд ингээд бэлтгэх тухайн асуудал яригддаг байсан бол одоо бол яалтч байхгүй аж үйлдвэртэй уялдсан тийм ээ. Одоо нөгөө industrial based гэх юм уу да тийм аж үйлдвэрийн үйлдвэрийн байгууллагуудтай интеграцлсан их сургууль дангаараа энэ одоо сургалтын үйл ажиллагааг явуулах боломжгүй. Нэгэнт бид нар мэдлэг биш чадамж ур чадварыг олгодог тийм ээ эзэмшүүлэх ийм боловсролын зорилго хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа учраас хэрхэн яаж заах вэ гэдэг асуудал маань өөрөө бас ингээд тэрийг дагаад бас өөрчлөгдөд явчихж байгаа. За тэгээд нөгөө гол нэг асуудал нь болохоор хэрхэн үнэлэх юм
үнэлгээний одоо систем хүртэл бас энийг дагаа бүрэн өөрчлөлт. Хуучин бол одоо юу гэдгийг бичгийн шалгалт, тест тийм ээ, ам шалгалт гэдэг юм байсан бол одоо бол эсрэгээрээ одоо яг одоо илүү нөгөө бүтээлийг дүгндэг тий, чадамжийг дүгндэг, илүү одоо нөгөө одоо портфолио ч юм уу эсвэл төсөл хийдэг, эсвэл яг практик дээр яг ингээд асуудлыг шийдэж дүгнүүлдэг тий. Ийм одоо үнэлгээний систем хүртэл ингэж өөрчлөгдөж байгаа. А дээрэс нь ялангуяа одоо дараагийн үе бол одоо Z альфа үеийнхэн бол тийм ээ илүү ийм одоо ийм мануал одоо гар ажиллагаатай ийм одоо хөдөлмөрийн байр ч юм уу тий ийм салбарыг бол ерөөсөө сонирхохгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр зэрэг хөдөө аж ахуйн салбар өөрөө автоматчих тийм ээ одоо цахимжих энэ AI болон тийм ээ энэ ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх ийм хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч ирж байгаа учраас одоо нөгөө сургалтын хөтөлбөр агуулга гэдэг юм нь өөрөө re-architecture буюу re-engineering хийх зайлшгүй шаардлагатай болоод явчихж байгаа. Дэлхийн нийтийн чиг хандлага бол үргэлжилсэн ийм урт хугацаанд хүнд одоо юу гэдгийг 4 жилээр ч юм уу те боловсрал одоо мэрэгжлийг олгох гэхээсээ илүүтэй чадамжид суурилсан богино хугацааны эрчимцэн сургалтууд руу шилжиж эхэлж байна. Өөрөөр хэлбэл чадамжид суурилсан сертификат болон одоо энийг бол олон улсын нэр томьёо micro credential буюу богино хугацааны одоо энэ зэргийн бус сургалтын энэ хэлбэр рүү орж ирж байна. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд бол хөдөө аж ахуй мэрэгжлийн бэлтгэдэг ганц сургууль байдгаа гэдэг чинь хөдөө аж ахуй сургууль байдаг гэж тийм ээ. Тэгэхээр таасаа ярьлаа штэ ер нь одоо тэр хуучны одоо лекц гэдэг юм уу тэр зүйл бол ерөнхийдөө ингээд ард тоцорж байгаа юм байна. Бид одоо практик шин дэвшилтэд техник технологи руу одоо ингэж цаг үгээд дагаж явж байгаа юм байна гэж. Тэгэхээр одоо яг өнөөдөр энэ одоо элсэн суралцж байгаа энэ оюутан залуусын тухайд одоо энэ бэлтгэж байгаа сургууль нь яг тэр залуучуудад оюутнуудад энэ цагийн одоо залуучуудад хэрэгцээтэй байгаа тэр шаардлагатай байгаа тэр дэвшилт техник технологи сургалтын арга барилуудыг яг одоо хангаж өгч чадчихна уу? Өнөөдөр Монгол улс тийм ээ ганцхан одоо уул уурхаагаа түшиглээд ингээд цаашаа явах юм уу? Баялгаа авахад ингээд цаашаа энэ хөгжлийг энэгээр хэмжих юм уу? Эсвэл яагаад энэ Монгол улсад боловсруулах үйлдвэрүүд одоо хөгжихгүй байна уу? Хөнгөн үйлдвэрүүд хөгжихгүй байна уу? Тэ энэ чинь ерөөсөө энэ маш салбарын маш чухал асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг илүү их ийшээ бол бодлогын хувьд ч тэр одоо хөрөнгө санхүүгийн хувьд ч тэр дэмжлэг бол маш их хэрэгтэй байгаа. Тэгэхээр одоо бол энэ юуг сорилыг давахын тулд жишээлбэл манай сургуулийн жишээ бол яаж яах вэ гэхээр бидэнд бол одоо яг үүндээ бол тэр сүүлийн үеийн одоо тэр техник тоног төхөөрөмж юмнуудыг авах нэгдүгээрт мөнгө алга. Энэ дээр бол төрийн байгууллага боловсролын яам одоо салбарын яамдуудын тийм ээ санхүү дэмжлэг тийм юм алга. Бид нар өөрсдөө нэг одоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тэрнийхээ юунд ингээд баг багаар ингээд одоо юу гэдгийг сургалтын болон судалгааныхаа орчин юмыг сайжруулад алхам алхмаар л ингээд явж байна. Тэгэхээр цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Тийм учраас манай сургуулийн хувьд бол жишээлбэл барьж байгаа стратеги бол даажгүй нэгжүүдтэй дандаа хамтын ажиллагааны гэрээ байгуулад тэгээд одоо юу гэдгийг одоо жишээлбэл газар тариалангийн компаниуд байна. За одоо Агромаш, Инсада гэл одоо манай дарханд жишээлбэл үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудтай бид нар бол сургалт үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж байгаа тийм технологи нэвтрүүлж байгаа компаниудтайгаа гэрээ байгуулад тэгээд сургалтаа одоо жишээлбэл сургалтын ажлуудаа энэ байгууллагуудтай хамтарч явуулах энэ одоо хэлбэрлүү бол шилжиж байна. Одоо жишээлбэл ихтэй сургуулиудын нэг семестр нь 16-7 хоног, 15-аас 16-7 хоног гэдэг хуулиараа заасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 16-7 хоногт бид нар хуучин болвол 16 лекц, 16 семинар ч юм уу ороод ингээл тий за яг хуу дадлагатай лабораторитой хичээлүүд нь бас ингээд тэрийгээ дагаад хуваагдаад ингээ явдаг байсан бол бид нар лекцийн цагийг багасгаж байна. Тэгээд ялангуяа түрүүний нөгөө хэлсэн нөгөө нэг сэдв тулгуурласан биш чадамжид сулгуурласан гэхээр илүү одоо агуулга одоо модулууд руу шилжүүлээд одоо юу гэдгийг хуучин бол 16 лекц байсан бол тухайн хичээл одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи гэл тэгэхэд одоо 5 үндсэн модуль өнгөөр яг суур ямар чадамж олгохын тэрлүүгээ чиглээд нөгөө лекцийн тоон багасаад тэгээд лекцийг бол одоо бид нар AI ашиглаад тийм ээ сургалтандаа одоо AI ашиглаж байна. Ер нь хуучин бол сургалтын хэрэгсэл гэдэг юм бол ном, сурахчиг тий. За одоо яг нэг жоохон захимжаад ирэхээр багш нар нэг PPT энтер гэдэг ингэдэг байсан бол одоо бол сургалтын хэрэглэгдэхүүн өөрөө одоо цахим контент
одоо видео контент байдаг ч юм уу те эсвэл simulation одоо VR AI технологиуд ороод ирчихэж штэ. Тэгэхээр зэрэг ядаж энэ хаанаас ч олоод үзчих боломжтой онлын ойлголтуудыг бол шууд AI-аар нэг удаа сайхан интерактив хичээл юмудаа бэлдээд оруулаад тэр нь оюутан өөрөө үзлээ тэгээд ойлголоо assessment нь тэн дээр нь одоо эхний модулыг жишээлбэл 85-аас дээш хувьтай одоо өөрийгөө шалгалаа тийм ээ тэгжиж 85-аас дээш хувьтай гарч ирэнгүүт дараагийн модул нээгддэг ингээд ийм юм руу шилжиж байна. Тэгэхээр энд болохоор багш нар яг юу хийх үү гэхээр яг л нөө түрүүний хэлээд байгаа дадлаг лабораторийн хичээлүүдээ сургууль дээр байгаа дадлагууд дээр бол дадлагын хичээлүүдийг орчин боломжгүй хичээлүүдээ бид нар бол дандаа байгууллагуудтай аж ахуйн нэгжтэй. Аж ахуйн нэгжтэй байна. Ер нь бол тийм хэлбэрээр маань сургалт явагдаж байна. За тэгэхээр өнөөдөр бол мэдээж Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд бол аж ахуйн нэгжүүдээр явж байхад бол энэ техник технологи бол одоо маш их сайхан болсон байна шүү дээ. Тийм ээ одоо Америк, Канада, Хятад, Орос гэл одоо дэлхийн нийтэд яг энэ цаг үед хэрэглэгдэж байгаа трактор, комбайн, техник бүгд ингэ нэвтрээд ороод ирсэн байна. Тийм ээ. Тэгэхээр хэдийгээр нэг талтаа сайн ч гэсэн тэрийг одоо хөдөлгөх хүн бол хэрэгтэй. Тийм ээ. Тэрийг хөдөлгөж ажилуулах хүн бол одоо гарцаагүй хэрэгтэй шүү дээ. Тэгээд аж ахуйн нэгжээр явж байхад бол зүгээр ингээ яг яваад газар дээр нь харж байхад бол ихэнх одоо тэр механик жуулагч оператор хүмүүс бол 50-аас дээш насны хүн. За нэг бол одоо зарим аж ахуйн нэгжүүд бол өөр нэг малж байгаа залуу ч юм уу нэг аймаг сумаас нэг хүүхдийг авчираад ингээд дадлагжуулаад ингээ явчих. Яг одоо нөгөө тэр мэрэгжлийн аваад сургуулийн суралцаа төгссөн тийм мэрэгжилтэн хүн бол байхгүй юм л да. Тэгэхээр яг зүгээр мэрэгжилтэн бэлтгэж байгаа салбарын том сургуулийн хувьд энэ агрономч гэдэг юм уу механик жуулагч оператор гэж яриад байгаа тийм ээ сүүлийн нэрлэг. Тэгэхээр яг энэ чиглэлээр илсэж орж байгаа залуусын тоо тийм үнэхээр байхгүй болчиход байгаа юм уу? Яг ямар байдалтай байгаа? 2016 онд боловсролын сайдын одоо сушаалаар гэх юм уу да хуучин бол боловсролын яам ихтэй сургууль эсэгчдийн хяналтын тоог ерөнхийдөө тэр чинь бас нэг бодлогын яам юм чи ингээд нэг зах зээлийнхаа эрэлт нийлүүлэлтэнд хамааруулад тий сургуулиудын эсэлтийн хяналтын тоог яам баталж өгдөг байсан байхгүй юу? Тэгээ 2016 оноос болохоор зэрэг сургуулиудын удирдах зөвлөл нь өөрсдөө хяналтын тоогоо баталдаг болсон. За энэ бол бас уг нь бол яг хуу зах зээлийнхэн чиг хандлага юм нь бол зөв хэдий боловч яг манай Монгол орны хувьд бол энэ яг тэр нөгөө суур хөрс юу бүрдээгүй те бас ингээд айгуу тийм оновчгүй шийдвэр болсон гэж би бол өөрийнхөө хувьд бол хардгийн хүмүүс болохоор зарим ингээд одоо хүмүүс бол үеийн хяналтын тог сургуулиудын одоо тузууд баталдаг болох нь энэ эсэлтэнд юу ямар хамаатай юм гээд гэтэл яг үүндээ орон нутагт 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн сонирхол нь юу байдаг вэ гэхээр нийслэл сурах сонирхолтой байдаг. Тэр чинь тэр тэнцээ бас нэг хотын калчер тийм ээ. Тэр Улаанбаатар хот, нийслэл хотын бас нэг тэр соёл одоо юу гэдгийг те тэр хүмүүсийг татж байгаа маш олон поинтууд тэнд байгаа штэ. Тэр утгаараа энэ нь болохоор зэрэг нөгөө манай нөгөө хөдөг дэмжих бодлого гэдэг ч юм уу те ялангуяа орон нутгийн сургуулиудаа дэмжих бодлоготой энэ юу бол ингээд яг үндэ жоохон юм харшилцсан юм шийдвэр болсон байхгүй юу. Тэгэнгүүт за тухайн сургуулийн удирдах зөвлөлүүд нь одоо хяналтын тоогоо батлахаар мэдээж хэрэг тухайн сургуулиуд бол яг хуу тултал юугаа эсэлтийнхаа квотуудыг хяналтын тоонуудад батлуулна шүү дээ. Тэгэхээр хуучин бол яам баталдаг багт чинь за жишээлбэл төв хөдөө аж ахуй их сургуульд хяналтын тоо яг тэд байна. Тэгвэл дарахных тэд байна. Шүтээсийнх тийм байна. Эрдэнэт дарахных юм байна гэд ингээд цаанаас нь ингээд нөгөө квотуудыг бас яг ингээд бүх юма бодож тооцоолоод ингээд тавиад өгчдөг байсан бол одоо нөгөө Улаанбаатарт байгаа сургуулиуд чинь хяналтын тоогоо тултал удирдах зүйлээрээ батлуулчаар нөгөө бидний зах зээл чинь жижиг гэн штэ. Жилд нэг 40-50 мянган хүүхд төгслөө. Тэд нар чинь тэгэл бүгд Улаанбаатар руу явчихна. Тэгээ сая нэг хэсэг энэ үед бол яасан бэ гэхээр орон нутгийн бүх ихтэй сургуулиуд үүндээ бол баг эсэлтгүй болсон штэ. Математикаар шалгалт өгөхөөр инженер болдог, химиэр шалгалт өгөхөөр эмч болдог гэдэг нэг юм юу бүр нэг тогтцсон тийм юм байгаад шүү дээ. Гэтэл одоо хамгийн чухал боловсруулах үйлдвэрүүдийн тийм ээ хөнгөн үйлдвэрүүдийн
Хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлийн инженерүүд бол дандаа хим физик сурдаг. Хим физик суртай. Тийм. Тэгэхээр одоо ялангуяа энэ шинжлэх ухааны байгалийн шинжлэх ухаанд дурлах тэрнийхээ яг ингээд цаад мөн чанарыг ойлгох энэ юу бол бас харьцангуй ингээд одоо нэг жоохон ингээд юу яаж эхэлж байна. Ер нь бол хүмүүсийн одоо awareness гэх юм уу да нэг ойлголт айгүй бас энэ дээр манайхан их тийм өрөөсгөл байдаг нь бас энэ эсэлт юм даа. Нөлөөлж байгаа нэг хүчин зүйл. Агроном бол бас энэ аймаг сум за газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд бол одоо өнөөдөр ч гэсэн хүрэлцэн хангамж нь очиж дуртагталтай байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ танай сургуулийн зүгээр агрономын ангид одоо өнөөдөр ичнээ хүн суралцж байна. Ер нь зүгээр элсэн суралцах хүмүүсийн та сонирхол нь ер нь зүгээр одоо ямар байна бэ? За манай сургуулийн агрономын эсэлтийн тоо бол маш бага. Одоо тийм эдийн засгийн юм уу эсвэл одоо хүрээлэн буй орчны чиглэлийн мэргэжлүүдээс одоо харьцуулах юм бол хамгийн бага эсэлттэй мэргэжил бол одоо манай сургууль дээр бол агроном байна. Манайх ч агроном, хөрс агрохим, за жимс ногооны агроном, агрофермер гэдэг мэргэжлийн ангиудтай одоо ямарыг л зөвж байгаа шүү дээ тийм. Одоо селекц үрийн аж ахуйн агроном бол докторийн одоо юутай. Тэгээ манайх ч одоо 1993 оноос хойш Дархан уул аймагт Урмал газар тариалангийн эрдэм шилгэний хүрээлэнтэй нэг байгууллага явсан. Тэгээ харьцангуй одоо энэ олон жилийн хугацаанд бол дэд улсрлын байгууллагын цорын ганц цогцлбор байгууллага байлаа. Сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн нэртэй тийм сургууль ганцхан Монгол манайх байлаа шүү дээ. Тэгээд дотроо одоо юу гэдгийг те эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл гэсэн яг ийм цогцлбор одоо ерөнхийдөө 2023 он хүртэл бол яг нэг байгууллага явсан. За хөдөө аж ахуйн сургуулийн харьяа тэгэхээр зэрэг эрх зүйн хувьд хуулийн одоо би даасан хууль итгээд тэгээд ямар ч байсан энэ дэр би юу хэлэх гээд байна уу гэхээр яг эрдэм шинжилгээ үйлдвэрлэл сургалт ингээд осолсон. Манайхыг бол төгссөн хүүхдүүдийн одоо ихийг нь одоо энэ ялангуяа энэ бүх аймагуудад одоо ерөнхий агрономоор ажиллаж байгаа тий ерөнхий агри инженерээр нь ажиллаж байгаа. За тэгээд компаниудад бас яг энэ голлох яг энэ агрономын гол яг бодлогын юмнуудыг хийгээд явж байгаа хүмүүс ихийг нь манай сургуулийн төгсөгчдөр байдаг. Жил зүгээр агрономын зүгээр жишээ болох тэрхэд хэдэн хүн төгсдөг юм бэ зүгээр. За жилд бол нэг одоо хамгийн олондоо нэг 10 хүүхэд. 10 хүүхэд. Тэгэл 7-8 хүүхэд төгсөж байна да. Төгсөж байна. Тий. Яг хөө тэр чинь 4 жил сураад бас дундаас нь хүн орхон янз бүр болно шүү дээ. Төгсөөд бол ажлын байрын тул ер нь гайгүй. Асуудалгүй. Тэн дээр бол асуудал. Ялангуяа одоо яг агрономын чиглэлээр яг манайхыг зорж ирж байгаа түрүүний миний хэлсэн нөгөө нэг мэддэг өвд одоо уламжилсан газар тариалан эрхэлдэг. Тэгээ бас манай сургуулийн бас нэг ядаж л одоо нэг 10 будаа хоёроо ялгахчихдаг тийм ээ практик ийм судалгааны туршилтын дадлал чадвартай тийм хүн төгсдөг учраас яг мэддэг хүмүүс нь зорж ирээд сурж байгаа учраас тэд нар чинь бүгд өөрсдөө ажлын байр хайхчид биш өөрсдөө баялаг бүтээгчид өөрсдөө тэнд компани аж ахуй нэгж удирдаад тэрийг өвлөн залгамжлаад явж байгаа хүмүүс учраас яг энэ тал дээр бол ерөөсө 100% бүгд л ажлын одоо манайхаас бол одоо усны барилга байгууламж инженер механик агроном хөрс агрохим гэдэг ингээд маш олон мэргэжлүүд бол ерөөсө 100% ажлын байр. Зарим бол 3-4 курсээс ажлын байр ой байна бас. За тийм бай тээ. Тэгэхээр ер нь цаашдаа нэгэнт одоо мэдээж ингээд хүний нөөцийн дутагдал ингээд ийм хэвээр ингээд байж байна. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар газар тариалангийн үйлдвэрлэлийн хүний нөөцийг одоо чадваржуулах, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд ер нь одоо ингээд нэг сайхан болоод дүүрэхэд ер нь одоо юу хэрэгтэй гэдгийг төр засгийн бодлого мэдээж хэрэгтэй байна. Монгол Улсын их сургууль, Магадлалын тэмцлийн үндэсний зөвлөлтөд хамтраад Эстоны хөдөө аж ахуйн их сургууль, Итали, Унгарын ихтэй сургуулиудтай хамтарсан яг Монгол улсад энэ micro credential буюу одоо энэ богино хугацааны гэрчимсэн тийм ээ зэргийн босын сургалтыг экосистемийг бий болгох нэг юм төсөл Европын албаны Erasmus-ын төсөл хэрэгжээд явж байгаа. Энэ төсөлтэй маань ч гэсэн бас их уялдж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ юуны салбарын одоо хүний нөөцийг бүрдүүлэхэд тэгээд сая энэ би ондрд компани хэрэглэгчдийн өдрөлөг манай сургууль дээр зохион байгуулагдсан. Яг тэр үеэр бид нар бас хэрэгцээний судалгаа авсан байгаа хүмүүсээс одоо тариаланчид, ногоочд
тийм ээ тэр өдөрлөгт оролцсон малчид ингээд бүх хүмүүсээс судалгаа авсан. За тэн дээр бол ерөөсөө яг түрүүн өөрийн чинь хэлж байгаа. За одоо бид нар бол тодорхой төвшөнд бас ингээд нэг автоматч гад тий ингээд техник технологийн дэвшлийг ингээд үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх гээд ингээд олон зүйлийг хийж ийн бид нар тулгамж байгаа асуудлууд нь юу вэ нөхөр нөгөө техниктэйгээ ажиллах тийм ээ тэрийгээ одоо зөв ажилуулах за ямар нэгэн эвдрэл гэмтэл одоо саатал гарлаа гэхэд тэр мейнтенанс буюу тэр засвар үйлчилгээгээ өөртөө мэдээд хийж чаддаг байх юм тэргээд яг энэ чиглэлийн сургалтууд биднэрт одоо маш хэрэгтэй байна гэдэг юунууд нэлээд гарсан байлээ. Тэгээд дээрэс нь бид нар бол одоо юу гэдгийг сурах хэрэгцээ сонирхол маш их байна. Гэхдээ бид нар энэ мэргэжлийг эзэмшихийн тулд бид нар 4 жилээр сурах ямар ч боломжгүй. Тийм учраас энэ богино хугацаанд ерөөсөө л бараг ихэнх нь 3-5 хоногт. За зарим тэгээд тэгсэн мөртлөөсөө илүү их тийм дадлаг практик дээр ингээд юу яасан хосолсон. Тийм. Дээрэс нь бас тэр хүмүүс чинь нэг цахим дижитал шилжилттэй холбоотойгоор бас ялангуяа энэ ухаалаг болон тийм ээ дижитал энэ төлөвүүд тийм ээ энтэй бас ажил сурах хэрэгтэй байна тий гэд ингээд ийм юмнуудыг айгүй тодорхой гаргаж ирсэн байгаа. Тийм учраас бид нар яг энэ богино хугацааныхаа одоо салбарын хүний нөөцийг чадахжуулах ийм бодлогоо стратеги боловсруулад одоо яг ингээд хөтөлбөрүүдээ хийгээд одоо энэ 3 сард энэ сараас эхлээд ингээд эхний зарим нэг юунуудыг туршилтаар эхлүүлэх гээд ямар ч байсан байж байна. Тэгэхээр ер нь бол цаашдаа угаасаа энэ бол ганцхан хөдөө аж ахуйн салбарч биш нэлээд олон салбарууд дээр бол энэ богино хугацааны ийм чадамжийн ийм сургалтууд явагдах хэвээр. Гэхдээ энийг бол одоо юу гэдгийг зүгээр нэг сургалтын төмөөр хийн гэхээсээ илүүтэй энийг бол магадлан итгэмжлэгдсэн салбарын ихтэй сургуулиудыг туршилж хийх нь илүү үр дүнтэй. Яагаад гэвэл за би одоо жишээлбэл дахны үдэ аж ахуйн сургууль дээр яг одоо саяхан хэлээд байгаа тийм ээ хөрсөө бэлтгэх ч юм уу. За эсвэл одоо яг ингээд дэвшилтэт технологи ашиглаад одоо хөрсгүй технологи ашигладаг ч юм уу. Эсвэл одоо хамгаалагдсан хөрсний тариалалтыг хийхтэй холбоотой эсвэл шинэ сорт юм туршихтай холбоотой эсвэл одоо шинэ техник технологиудыг одоо засал сэлбэх юм уу ашиглахтай холбоотой богино хугацааны сертификатуудаа ийм сургалтанд хамрагдлаа гэхэд энэ нь өөрөө тэр хүн цаашдаа одоо юу гэдэг жил болгоо ингээд өөрийгөө ер нь бол одоо ингээд боловсролын түрүүний миний эхний хэлдэг парадигм чинь өөрөө насан туршийн ийм тасралтгүй суралцж явах ийм хэрэгтэй болж хувирж байгаа байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр тэр хүн ахаад одоо юу гэдэг тэр хүнд нэг мэргэжлийн дэгри одоо бакалаврын зэрэг дэд бакалаврын зэрэг хэрэгтэй боллоо гингүүт ахаал одоо сургуульд хамрагдахгүйгээр өөрөөр хэлбэл тэр магадлан итгэмжлэгдсэн сургууль дээр яг тэр батлагдсан хөтөлбөрөөр явсан хичээлүүдээ дүүцүүлээд өөрөөр хэлбэл одоо 3-4 жилийн хугацаанд тэр хүн чинь ингээл нэг өвөл аж ахуй юм үйл ажиллагаанд зогссон үедээ хэрэгтэй юмудаа хурж ирээд үзээд ахна шүү дээ. Тэгээд цуглуулж агаад хэрвээ зэрэг шаардлагатай болох тохиолдолд үлдсэн зөрүү нөгөө 120 кредитээс үлдсэн зөрүү хичээлүүдээ одоо онлайнаар зайнаас байд юм уу эсвэл нөхөж судлаад тэр хүн тодорхой хугацааны дараа юугаа одоо боловсролын зэрэг авах. Ийм юу зохицуултыг бол өндөр хөгжилтэй орнуудад хийж байна. Тэгэхээр манайх бол одоо юу гэдгийг энэ рүү орохын тулд одоо заавал одоо нэг энэ хүнийг 4 жил чи тасралтгүй сурж иж энэ юугаа агрономын диплома ав гэж хэлэх шаардлагагүй. Тэр хүн хэрэгцээ шаардлагандаа тулгуурлаад хөтөлбөрүүдээс харж агаад за би надад одоо яг миний аж ахуй эрхлээд энд яг хэрэгтэй юм. За би энэ хөтөлбөрийг чинь тэр 3-5 хоног дээдлэн сар хүртэл хугацаагаар тийм сар хүртэл 3 сар хүртэл хугацаагаар сурах боломжтой. Тэгэхээр ингээд өөрийнхөө юунд тохируулаад судлаад ингээд явах. Угаасаа одоо их сургуулийн энэ хандлага чинь өөрөө нөгөө масс боловсрол гэхээсээ илүүтэй яг хувь хүнд одоо тохирсон тийм одоо in person curriculum-уудыг одоо өндөр хөгжилтэй орнод санал болгоод эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр манайх бол одоо тэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр бид нар бол одоо ерөнхийдөө бол яг энэ бодлогоор хүмүүсээ бэлтгэх юм байна. Салбарынхаа хүмүүсийг бол чадахжуулах гэдэг дээр ингэж байгаа. Энэ дээр мэдээж хэрэг төрийн захиргаанаас бол төрийн бодлогоор дэмжлэг бол маш хэрэгтэй. Дээрэс нь ерөнхийдөө бол одоо
энэ өндөр хөгжилтэй орнуудын бас ялангуяа энэ салбар ингээд хөдөө аж ахуйн салбар яагаад ингэж өсрөнгөө хөгжөөд байна уу гэдэгт энэ дээр бол төрийн бодлогоос гадна хөрөнгө оруулалт санхүүгийн дэмжлэгүүд маш их байна. Гэтэл манай улс бол бараг үндсэндээ шинжлэх ухааныхаа салбарт бол ганцхан километр атуу учиртай зам тавих тэнцэх хэмжээний тийм хөрөнгө оруулалт л одоо жишээлбэл улсын төсөвт одоо жишээлбэл суудах жишээ. Тэгэхээр энэ чинь яаж ийм байхад энэ салбар хөгжих юм тийм бицтэй. Тэгэхээр ер нь бол одоо цаашдаа бол энэ төв засаг бас энэ тал дээр анхаарах байх л гэж бодож байна. Ер нь бол одоо яг хөө ангаахын салбар, бусад салбарууд хөгжөөл байна. Өнөөдөр Монгол хүн гэдэг юм чинь бол энэ улсын хамгийн үнд капитал шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо эрүүл Монгол хүн гэж яриа л байдаг. Угаасаа энэ хөрс эрүүл байж ч хүнс эрүүл байна. Хүнс эрүүл байж ч хүн эрүүл байна шүү дээ. Тийм учраас энэ газар тариалан энэ одоо энэ салбар бол Монгол улсын одоо хамгийн чухал салбар. Тэгэхээр энэ чухал салбарынхаа боловсрол энэ шинжлэх ухаанд бол төр бол бодлогоор бол юу яах ёстой л одоо хөрөнгө санхүү тавиад хийгээд ялангуяа одоо бас ингээд нэг реинженеринг хийх гээд энэ салбарынхаа юунд бас нэг арай нэг шин шатанд гаргачих гад ингээд оролдоод ингээд зүтгээд явж байгаа ядаж энэ ганц сургуулаа дэмжээсэй л гэж би бодоод байдаг шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр судлаач дэрж байна цуврал подкастын энэ удаагийн дугаарт хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан аймаг дахь салбар сургуулийн захирал доктор Минд Амгалан оролцлоо. За тэгэхээр бид энэ удаа Монголын хөдөө аж ахуйн салбарын инновацийн тогтолцоо хүний нөөцийн сэдвээр ярилцлаа. Тэгээд бидэнд хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. За бидний бас урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.